Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 1994 онд нээлттэй хийсэн Forrest Gump киног ярьж өгөхөөр бэлдлээ. Нэгэн цагаан өд Жоржиа хотын дээгүүр ниссээр элэгдэд цоорсон гутлын дэргэд газарт нь залуу түүнийг авч чамдаам доторх зурагтай номныхон завсар хадгалдаг. Энэ бол манай киноны гол дүр Forrest Gump. Автобусны буудал дээр автобус хүлээд суухад нь хажууд нь совлогч бүсгүй ирж суудаг. Сайн уу? Намайг Forrest Gump гэдэг. Та шоколад идэх үү? Ингээд ярьж эхэллээ. Бүсгүй өөдөөс нь юм ярихгүй байсан ч Forrest маань ярьсаар л бүсгүй гутлыг харж байснаа. Өөрийнхөө анхны гутлын талаар дурсаж яриагаа эхэлнэ. Дөрс шилжиж Forrest-ийн дурсамж руу шилжлээ. За Forrest, одоо нүдэ нээж болно. Ингээд төмөр бэхэлгээ хүлдэн бэхэлж өгсөн байна. Хөл муутай хүү болтой шүү. Төвний хөл миний бодсноос хамаагүй хүчтэй юм. Ингээд л унчглаа. Forrest, ээж маань намайг Генерал Bedford Forrest-ийн нэрээр нэрлсэн юм. Биднийг хамаатнууд гэж хэлдэг. Тэр генерал орны цагаан даавуугаар баг хийж өмсөөд бас мориндоо даавуу нөмрүүлж явдаг байсан гэсэн. Нэр нь Ku Klux Klan. Энэ нь 1865 онд үүссэн хар арьснуудыг эсэргүүцэх нууц бүлгэн байсан юм байна. Forrest ээжтэйгээ Алабама хотын Greenbow тосгонд амьдардаг. Тэдний хүнд олон үеэр амьдарсан юм байна. Том байшингийнхаа өрөөнүүдийг хүмүүст түрээслүүлж амьдралаа залгуулдаг юм байна. Ээж нь Forrest-д "Миний хүү, хүмүүс чамайг өөр гэж хэлдэгч чамд өөр зүйл байхгүй. Чи бусадтай адил мэдвүү?" Ингээд сургуулийн захирал. "Таны хүү чинь өөр юм байна хадагтай Gump. Түүний IQ 78 гарсан байна. Энгийн сургуульд сурахад хүүхдийн IQ хамгийн багадаа 80 байх ёстой. Хүүгмийн сургуульд сургах ямар нэг арга байхгүй гэж юу?" Ингээд сургуулийн захирал жаахан сонь харснаа. "Ноён Gump гэртээ байгаа юу? Тэр аяллаар явсан." Тэгээд захирал тэднийхэр зочлоод гардаг. Гарахтаа "Ээж чинь чиний сургуулийн төлөө чадах бүхнээ хийлээ шүүхүү минь." Ингээд явлаа. Forrest ээжтэй "Ээж, аав аяллаар явсан гэж юу гэсэн үг юм бэ? Энэ нь өөр тийшээ яваад хизээч эргэж ирэхгүй гэдгийг хэлж байгаа маа хүү минь." Forrest өгүүлрэн. Тэр үед л би аав эргэж ирэхгүй гэдгийг мэдсэн юм. Forrest-ийн гэрээр үргэлж хөл хөдөлгөөнтэй байдаг юм байна. Ээж нь түрээслэгчдтэй их ээлдэг ханддаг юм байна. Нэг өдөр Forrest-ыг хайгаад дээшээ гарч ирэхэд Forrest тэдний хажуугийн өрөөнд амьдардаг царилэг залуугийн өрөөнд гитартай дуулахыг нь сонсоод бүжгэлж байж. "Forrest, чи яагаад залуу ноён цаад болоод байгаа юм бэ?" "Зүгээрээ хадагтай. Тэр надад огтхон цаад болоогүй." "Тэгвэл яамаа да. Хоол бэлэн болсон. Таныг бас урьж байна." "Баярлалаа хадагтай. Алив, нөгөөдхөө дахиад хийдэ." Би тэр залуугийн дуунд бүжиглэх дуртай байсан юм. Харин дараа нь ээж бит хоёр дэлгүүрээс гарч явахдаа түүнийг зурагтаар гарч байхыг нь харсан. Ингээд л тэр нь Elvis Presley байжээ. Манай Forrest-ийн хөдөлгөөнийг тайцсан дээр хийж байна. Удалгүй тэр залууг бүгд л хаан гэж дуудах болсон. Яв их хүмүүс энэ хүүхэд үзэж болохгүй юм шиг байна. Тэгээд Forrest маань сургуульд орлоо. Сургуулийнхаа автобусанд суухад хүүхдүүд Forrest-д нүүр өгсөнгөө. "Энэ суудал хүнтэй." "Энд хүнтэй. Би ер нь олон зүйлийг сандаггүй л дээ. Жишээ нь би төрж байх үе, анхны Крисмасын бэлэг, бас анхны зугаалга гэд алийг нь сандаггүй. Гэхдээ би энэ дууг үргэлжил сандаг. Энэ ертөнцийн хамгийн уянгалаг зөөлөн дуу. Чи энд сууж болно шүү." Би эргээд харахад амьдралдаа хизээж харж байгаагүй үсгэлэнтэй царайг харсан. Яг л сахиусан тэнгэр шиг. Тэгээд Forrest маань суулаа. "Намайг Jenny гэдэг. Намайг Forrest Gump. Ээжээс минь өөр надаас асуулт асуудаг хүн байдаггүй л дээ. Харин Jenny надаас асуулт асуусан. Тэр үеэс хойш л бид үргэлж хамтдаа байдаг боллоо. Заримдаа бид бүр одод гартал хамт суудаг байсан. Сонирхолтой нь Jenny ерөөсөө харих гэж яардаггүй байсан гэж байна шүү. Jenny маань гэртээ жаахан асуудалтай байдаг бололтой. Нэг өдөр Forrest Jenny хоёрыг явж байхад нь хүүхдүүд Forrest руу чулуу шиддэг. Jenny "Гүүгээрээ Forrest, гүй" гэх үед Forrest зүхтаалаа. Зүхтэж явахдаа баг-багаар хурдан авсаар Jenny-гийн "гүй" гэсэн хоолойг сонсоод бүр хурдалсаар нэг л мэдхэд хөлийнх нь бэхэлгээ мултарч унаад Forrest маань ёстой жириж өглөө. Дугуйтай хүүхдүүд түүнийг гүйдсэнгүй. Тоос татуулаад л алга боллоо. Энэ үеэс хойш Forrest маань хаач явсан гүйж явдаг боллоо. Нэг өдөр харин Jenny хичээлдээ ирэхгүй болохоор нь Forrest гэрт нь яваад ичдэг. Forrest Jenny-гийн ээж нь 5 настайд нь өөд болж тэр аавтайгаа үлдсэн. Аав нь тариачин хийдэг. Тэр Jenny болон эгчт нь дандаа хурж үнсдэг гэсэн. Охидтой их хайртай юм шиг байлээ. Ингэж байна шүү. Тэр үед харин Jenny арын талбайда аавдаа зодуулсан бололтой байж байдаг. Forrest-ыг очих үед аав унтаж байгаа. "Jenny, чи хаана байна?" гэхэд Forrest тэр хоёрыг ялс зүхтэн. Jenny "Надтай хамт залбир Forrest. Залбир. Бурхан минь намайг шуу болгож өгөөч. Тэгэх юм бол би эндээс нисмээр байна." гэж байна шүү. Хөөхий охин гэртээ олон төрлийн дарамтанд байдаг бололтой. Forrest бурхан Jenny-г шуу болгоогүй. Гэхдээ цагдаагаар дамжуулж ааваас нь холдуулаад эмээтэйгээ хамт байх боломжийг өгсөн юм. Би их баяртай байсан. Учир нь эмээгийнх нь манайхтай илүү ойр байсан юм. Зарим шин тэр манад ирдэг байсан. Тэр айдаг байсан гэсэн. Юунаас гэдгийг нь би мэдтгүй л дээ. Магадгүй нохооноос л баг. Цаг хугацаа өнгөрсөөр тэд ахлах сургуулаа төгсөх болж. Тэр үед харин дээрлэхүү хүүхдүүд дахиад л Forrest-ыг дээрлэх
илэрхийлж үздэг. Гүйгээрээ Forest. Гүй. Энэ удаа харин Forest машинаас зугтлаа. Гүйгээрээ Forest. Гүй. Forest маань дахиад л жириж өглөө. Тэгснэ чиглэлээ өөрчлөөд хөл бөмбөгийн талбай дээгүр гүйчихнэ. Тэрийг нь харин хөл бөмбөгийн дасгалжуулагчид харж байдаг. Тэгсэн манай хүн бөмбөг аваад гүйж байгаа тамирчнаас илүү хурдан гүйж байдаг шүү. Энэ чинь хингээч вэ? Энэ Forest Gump. Тэнийг амт байгаа. Forest үргэлжлүүлэн. Та итгэхгүй бах л да. Гэхдээ би коллежид орсон. Forest-ийг гүйж байхыг хараад коллежид аваад хөл бөмбөгийн багтаа тоглуулчихж. Forest-д бөмбөг өгснө. Гүйгээрээ Forest. Гүй. Манай хүн дахиад л жириж өглөө. Гүйгээрээ. Биш. Тийшээгүй. Тийм ээ. Тэр үнэхээр тэнийг амт байгаа биз. Гэхдээ тэр үнэхээр хурдан. Удалгүй манай хүн коллежийнхаа үүдэнд явж байгаад санаандгүй 1963 оны үед болсон арьсангөр ялгуурлах үзлийн эсрэг хөдөлгөөнд нэгтчихдэг. Хадагтай та юм авнахчихлаа. Энэ Гампо. Тийм байна. Удалгүй тэр үед коллежийн үүдэнд илтгэл тавьж байсан эрхэм ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн юм. Даанч хүмүүс түүнийг алахыг оролдсон. Гэхдээ тэр үхээгүй. Ингээх үед совлогч бүсгүйн суух автобус нь хүрээдэрлээ. Энэ 8 дугаарын автобус уу? Үгүй 4 гэж суулаа. Forest-ийн сонсогч нь солигдоод энэ хүүхэдтэй хадагтай түүнийг сонсдог. Би тэр үеийг санаж байна. Амар зүйл болсон шүү. Би тэр үед коллежид байсан юм. Огтын коллеж уу? Үгүй. Холмог. Жэни харин Огтын коллежид сурдаг байсан юм. Тэш намайг оруулдгүй байлаа. Гэд дахин дурсамж руугаа шилжин. Нэг боротойроо Гамп Жэнигийн дотор өрний гадаа хүлээж байлаа. Гэтэл Жэнийг нэг машинтай залуу хүргэж ирээд машин дотроо Жэнийг оролдож байна. Манай Forest очиод болиуллаа. Бол Forest. Эн чин хингээч вэ? Энэ бол Forest. Тэр юугаач мэдэхгүй. Гэтэл нөгөө залуу нь уурлаад явчихлаа. Жэни Forest-ыг загнах гэтэл би чамд шоколад авчирсан. Өө хөөрхий. Өрөвдөд өрөөндөө нууцаар аваад орчлоо. Тэгснэ би удалгүй алдартай болно. Хүмүүс миний гитартай дуулж байгаа аялгауг сонсоод уярдаг болно. Ингэснэ хувцаа бодох юмгүй тайлаад байна. Forest маань ирхэн учир жаахан сонирн болноо. Чи өмнө нь эмэгтэй хүнтэй байж үзсэн үү Forest? Forest жаахан эвгүүдлээ. Сандраад огоод баларлаа. Жэни буцаагаад хувцаа өмсдөг. Тэнд тэгсэн чинь өрөөнийх нь бүсгүй сэрүүн гайхаад байж байна шүү. Өө хөөрхий. Forest коллеждоо хөл бөмбөгийг маш амжилттай тоглолоо. Тэгээд удалгүй түүнийг бүх Америкийн шигшээд оруулдаг. Тэгээд шигшээ багаараа ерөнхийлөгчтэй уулзахаар явцгаана. Forest тэр уулзалт надад таалагдсан. Учир нь тэнд бидний идэж уух дуртай бүх зүйлийг тавьчихсан байсан. Нэгдүгээрт би өлсөж байсан. Хоёрдугаарт тэд бүгд үнгүй байлаа. Би бараг 15 шил ундаа уусан. Ерөнхийлөгч эхнээс нь тоглогчдтай гар бариад баяр хүргэе. Америкийн нэгдсэн улсаа төлөөлөх ямар байна да. Сайхан байна эрхмэ. Forest-ийг ирэх үед баяр хүргэе. Америкийн нэгдсэн улсаа төлөөлөх ямар байна да. Би шэмэр байна. Тэр шэмэр байна гэх шиг болохыг. Тэгээд сайхан бие заслаа. Удалгүй тэр сайхан ерөнхийлөгч машинтайгаа явж байхдаа буудуулсан юм. Энэ нь 1963 онд болсон Джон Кеннеди ерөнхийлөгчийн аллагын хэрэг байж. Forest маань коллежид төгслөө. Forest та итгэж байна уу? Би коллежид 5 жил хөл бөмбөг тоглоод л төгсчихсөн. Ээж маань их бахархсан шүү. Ээж нь хүүгээрээ бахархаж байх үед түүнийг цэрэгт элсэхгүй гэсэн урилга ирдэг. Forest маань зөвшөөрлөө. Сайн байна уу? Намайг Forest Gump гэдэг. Чиний хэн байх чинь надад хамаагүй тэнгэ. Дуугаа суудалтаа очиод суу. Энэ бол хүүхдийн цэцэрлэг биш. Энэ бол айрам. Forest автобусанд орох үед цэргүүд бас түүнийг гадуурхаад хажуудаа суулгасангүй. Энэ удаа харин энэ залуу түүнийг хажуудаа суулгана. Хүсвэл сууж болно шүү. Намайг Баба гэдэг. Чи сам орхон завин дээр ажиллаж үзсэн үү? Би багасаа сам орхон завин дээр ажилласан. Ингээд Forest маань шин найзтай боллоо. Бабагийн ээж нь Эмэн, эмэгийнх нь ээж нь гэд бүгд л сам орхон тоогооч байж. Тэгээд цэрэгт ирлээ. Байлдагч Гамп, чиний айрам дэлсэн шалтгаан чинь юу вэ? Таны хэлсэн болгоныг хийхийн тулд түрүүчээ. Чи гоц ухаантай юм Гамп. Хинч надад ийм сайхан хариулт өгч байсангүй. Айрамд надад тийм хэцүү байгаагүй. Ороо цэвэрхэн байлган, цэг зогсон. Тэгээд юу ч болсон. Мэдлээ түрүүчээ. Манай Гамп буу өгсөрж байснаа. Би болчихлоо түрүүчээ. Гамп, чи яагаад ийм хурдан өгсөрчж байгаа юм? Та хурдан өгсөргсөн шүү дээ. Би мэднэ Гамп. Энд чинь шинэ рекорд байна. Залуу минь чамд ирээдүй байна. Одоо буцаагаад задлаад дахиад өгсөр. Цэрэгт байхад нэг цэрэг түүнд насан туршидчдын сэтгүүл харуулдаг. Гэтэл тэр дээр нь Жэнигийн зураг байж байдаг шүү. Жэни сургуулаа хаяад жаахан буруу замаар орчихжээ. Удалгүй Forest маань Memphis хотод Жэнийг ирж дуулна гэсэн сургаар тийш очлоо. Тэгсэн Жэни нүв нүцгэн гитартай гарч ирээд тайзан дээр дуулдаг. Тэнд байсан хүмүүс Жэнийг өдөөд хөл рүү нус цацчихлаа. Forest тэр очиод өмөрлөө. Жэнийг өргөд гарах гэтэл Forest намайг ингээд уурлаад явчихлаа. Тэндээс гараад чи байнга ингээд байж болохгүй Forest. Тэд чамайг хоргоогоод байсан шүү дээ. Олон хүмүүс намайг хоргоодог. Чи байнга намайг хамгаалж чадахгүй шүү дээ. Чадахгүй бишээ. Би чамд хайртай. Forest чи хайр гэж юу болохыг мэдэхгүй шүү дээ. Хоёулаа хамт суугаад намайг шуу болгож өгөөч. Тэгэд би эндээс нисмээр байна гэж залбирсныг санаж байна уу? Тийм ээ. Би энэ гүүрэн дээрээс үсрвэл нис чадах болов? Юу гэсэн үг вэ, Жэни? Гэтэл буугаад би явлаа. Надаас хол бай Forest. Гэт замын машин зогсоно. Хаашаа явах уу? Хаашаа чамаагүй. Сууч.
Баяртай Jenny. Тэд намайг Вьетнам руу явуулна гэсэн. Jenny Gump-ыг дайнд явах гэж байна гэдгийг сонсоод, "Сонс Forrest, надад нэг зүйлийг амал. Асуудал гарвал чи баатар болох гэсний хэрэггүй. Зүгээр л зугт. Ойлгов уу?" За, ингээд явлаа. Forrest маань харин араас нь ширтээ тоцордог. Forrest ээж дээрээ ирж баяртай гэж хэлээд Бубатай хамт Вьетнамын дайнд оролцохоор явлаа. "Буба, Вьетнамын далайд бид Америк сам хорхойг үржүүлж болох юм байна. Тэд Вьетнамыг илүү хэцүү байх болно гэж хэлж байсан." Үнэхээр тийм байсан. Гэхдээ шар айраг болон шарсан махнаас бусд нь шүү дээ. Тэнд очиод дислэгчдэнтэй танилцсан. "Өглөө нэмэнд ирхмэ. Гараа буулга. Надад дахиж ёслохгүй шүү. Энд хаа сайгүй мэрэгэн буучид офицеруудыг нь буудах гээд ажиглаж байдаг юм. Чиний урал чи яаж хав? Төрөлхийн ийм ирхмэ." За. Залуусаас суралцаад надтай ойрхон бай. Тэгээд л боллоо. Харин санаж явах ёстой нэг зүйл бол хөлөө өргөлж хуурай байлга. Зогсох бүр даймсаас олж бай. Ойлгов уу? Дислэгчдэн ажилдаа их сайн хүн байсан юм. Би түүнийг миний дислэгч байгаад баяртай байв. Түүний удмынхан бүгдээрээ Америкийн үе үеийн дайнуудад амь үргэж байсан юм. Ингээд бид их урт замыг явган алхаж туулцгаалаа. Дислэгчдэн үргэлжил доошоо амаа тат гэж хэлдэг байсан юм. Бид ч тэгдэг байлаа. "Доошоо амаа тат." Нэг өдөр бороо орж эхлээд тэгээд 4 сар тасралтгүй орсон. Бид бүх төрлийн бороог тэнд үзсэн. Жаахан хүчтэй дүү бороо, том тусалтай устай бороо, хажуунаас цогтөг шуургатай бороо. Заримдаа бороо дээрээс биш доороос орох ч үе байна. Forrest сууж явах үед баба ирээд дайн дуусахаар хамт сам хорхон бизнес хийвэл ямар уу? Ингээд санал тавина. Forrest харин "Тэгье. Манай хүн борон дунд ч гэсэн Jenny рүүгээ захиа битсээр байна." Өөрийнхөө юу хийсэн талаар хэлээд дараа нь Jenny юу хийж байгаа талаар асууна. Бараг л өдөр бүр захиалаа төгсөхдөө дандаа "Чиний хайрт Forrest" гэж гарч хэлдэг байлаа. Дүрс шилжиж Jenny-г харуулхад Jenny маань хиппи болчихжээ. Хиппи хөдөлгөөн нь 1860-аас 70 оны үед амьдралын хэв маягт баригдалгүй, оюун санааны эрх чөлөөтэй, хаасайгүй тэнүүчилж хүснээ хийж амьдрах хөдөлгөөн байсан юм байна. Данч бэлгийн замын халдвар төвчин мансууруулах бодисын донтолд ёс зүйн уналт ядуурал гуйланчлалд хүрээд дууссан байна. Нэг өдөр цэргүүд явж байхад бороо зогслоо. Нар эргээд хүрээд ирлээ. Данч гинтийн дайралтад дэд өртдөг. Дислэгчдийн утсаар "Бүгд хөвтөд хүчит гараа. Лима 6 дайралтанд өртлөө. Хариу 3 талаар дайрч байна. Автоматар болон пулматар галлаж байна. Лима 6 торгож дийлэхгүй. Лима 6 ухарлаа. Бүгд ухраад. Альвэ Forrest ухраач. Гүй Forrest гүйгэж." Forrest маань их танил үг сонсоод шууд л гүйлээ. Манай хүн чи хурдтай шүү дээ. Дайны голомтоос тэр дороо зугатаад гарчихлаа. Гарч ирснийхэн дараа харин би зугатаж гарсныхаа дараа амиа удаж байна гэдгээ ойлгосон юм. Баба. Тэгээд буцаад баабаг аврахаар гүйлээ. Замдаа харин таксиг олдог. Forrest таксиг үлдээж чадсангүй. Шууд үрээд дайны голомтоос гаргана. Тэгээд баабаг болохоор буцаад орлоо. Баабаг авахаар орохгүйр хэн нэгэн "Надад туслаач Forrest" гэж байлаа. Forrest цалааныхаа шархтсан цэргүүдийг нэг нэгээр нь дайны голомтоос үрж гаргадаг. Тэгээд явж байгаа дислэгчтэй нэг олно. "Би донсаа. Энд хагаарын цохилт өгөх хэрэгтэй байна. Яг одоо." "Дислэгчтэй колмаа өгч гэж би мэдэж байна. Тэнгэ. Лима 6. Бид хүсэлтийг хүлээж авлаа." Ингэж байна шүү. За бөмбөгтгнэ. Forrest дислэгч дэнийг аваад гарах гэтэл "Намайг энд нөрөх. Намайг энд өвхүүл." Forrest харин хүчээр аваад явчихлаа. Замдаа харин буудуулчихна. Босч ирээд юу ч болоогүй юм шиг цаашаа яваад амьд үлдгэсэд дээр аваад ирдэг. Тэгээд буцаад явах гэтэл "Чи хайчих нь уу Gump? Би баабаг аврах ёстой. Удахгүй энэ газрыг бөмбөгдөн. Чи тийшээ явж болохгүй. Энэ бол тушаал. Эндээ үлд." Ингээд Gump энэ удаа тушаал биелүүлсэнгүй. "Би баабаг олох хэрэгтэй" гэд гүгээд явчлаа. Эцэст нь Gump баабаг оллоо. Баба хүн шархчээ. "Би зүгээрээ Forrest. Зүгээр байгаа бидтэй." Тэгээд Forrest баабагаа үүрээд тэндээс гарлаа. Яг ардаас нь харин агарын цохилт өгч газрыг юучгүй бөмбөгдлөө. Forrest хэрвээ тэр үед би баабатай сүүлийн удаа ярьж байна гэдгээ мэдсэн бол арай дээр юм хэлэх байсан юм. "Эй баба, Forrest, яагаад ийм болчихоо? Чи буудуулсан." Тэгээд баба надад хизээч мартахгүй нэг үгийг хэлсэн юм. "Би гэртээ хармаар байна." Баба уул нь сам хорхойн завны ахмад байх ёстой байлаа. Данч тэр Вьетнамд өгсөн юм. Гэт дүрс шилжээд Forrest-ийн сонсогч нь солигдчихож, хажууд нь хижээл насны нэг ирээд суучгаж, "Чи буудуулсан гэсэн яасан?" "Тийм ээ, яг өгцгөндөө. Энэ шарх чинь $1 сая шарх гэд надад $1 сая өгье гэсэн. Гэхдээ би аваагүй. Намайг онсон тэр никkel сум тийм үнэтэй гэж би бодохгүй байна." Ингэж авна шүү дээ. Тэгээд дүрс шилжиж дараагийн үйл явдлыг харуулдаг. Forrest маань цэргийн эмнэлэгт дислэгчдэнтэй хамт хэвтэж байна. Дислэгчдэн харин 2 хөлөө тайруулчихаж, сэтгэл санаа нь хүнд байгаа бололтой юу ч дуурахгүй байна. Тэр үед харин Forrest-ийн Jenny рүү битсэн захидал нь буцаад хүрээд ирлээ. Хаяг тодорхойгүй буцаа үгээд бүгдэн дээр нь гарч эхэлчихэж. Хөөрхий. Тэнд эмчлүүлж байх үед нэг залуу түнд ширээний теннис тоглох уу гэсэн санал тавьдаг. Энэ тоглоомонд нэг л
чухал зүйл бий. Хизээж бөмбөгнөөс харцаа бүү салга. Ингэсэн чи манай хүн шууд л дагаад хараад унлаа. За болж байна. Тэгэд тоглосон ч болж байна шүү. Forest. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч ширээний тенс надад их амархан байсан. Би тэр үеэс эхлээд л байнга тоглодог боллоо. Тэр байтугай хинч надтай тоглохыг хүсэхгүй байсан үед ч тоглодог байсан. Тэнд байсан хүмүүс намайг тоглохыг хараад усандаа байгаа нугас гэж ярьдаг байлаа. Дэслэгчтэй ч бас намайг үзэхээр ирдэг байлаа. Ингээд л тэнд нь хөөрхий. Нэг өрөө унтаж байхад нь дэслэгчтэй Forest-ыг бариад авлаа. Намайг сонс. Дайны талбарт ах дүүс маань өгөж байна. Тэгэхэд би тэнд байж байна. Чи тэнд намайг дайны талбар дээр өхүүлэх ёстой байсан. Одоо намайг хартаа. Зүгээр нэг хөлгөө новш. Би дайны талбарт нэр төртөөгөр өгөх байсан. Чи миний нэр төрийг хулгайлсан. Ингээд үйлээд унлаа. Тэгээд сэтгэл нь онгой бололтой. Удалгүй Гампад ерөнхийлөгчийн хүндэт медаль гартуулж өгдөг. Америк улс чамд талархаж байна хөө минь. Чамайг шаргацсан гэж сонссон. Хана буудулсан бай. Яг боксондоо ирэх мэ. Бас л хэцүү газар байна шүү. Би харчмаар л байна шүү. Гэт хошгинсон чинь манай хүн ойлгохгүй шууд боксоо гаргаад харуулчлаа. Зурагтаар үзэж байсан хүмүүс болон тэнд байсан ээж нь хүртэл шок. Ерөнхийлөгч хүртэл байдалд ороод гэт гараад явлаа. Манай хүн тэндээс гараад явж байхдаа санаандгүй дайны эсрэг жагсаж буй жагсагчдтай нэгдчихгэн. Хувцсыг нь хараад шууд игнэндээ хэлсүүлчлээ. Forest маань ямар үгүй гэж хэлгүй штэ. Ой, энд байгаа чинь сайн хэрэг. Тийм ээ. Forest тэнд үг хэлж байсан залуу Америкийн далбаа өмсчихсэн байсан юм. Тэгээд дандаа хараал хэлээд байсан. Хараал хэлэх болгонд нь хүмүүс яагаад ч юм түүнд алга ташиж байлаа. Бид энэ дайнаас салах цаг болсон гэдгийг одоо та нарт ойлгуулах гэж байна. Алив гараа тэр залуу минь. Ингээд манай Forest-ыг тайзан дээр өрлөө. Энэ яг андуурал гарчлаа шүү. Юу ярихаа мэдэхгүй зогсож байтал. Дайны талаар бидэнд хэлээч өгшөө. Вьетнамын дайн уу? Тийм ээ. Надад дайны талаар хэлэх ганц л зүйл байна. Ингээд хэлэх гэтэл тэнд байсан жигсаал үүмүүлэгч Микийг нь салгаад манай хүний яриа сонсогдсонгүй. Forest нэг юм яриад л байна. Яг залгсан чинь миний хэлэх гэсэн юм ийм л байна да. Бөгөж шок. Нөгөө далбаатай залуу ирээд. За. Чи сайн байлаа хөгшөө. Чамайг хин гэлээ? Forest Gump гэдэг. Forest Gump. Ингээд л тэндээс. Forest. Харсан чинь Jenny байж байна шүү. Jenny. Ингээд манай хоёр Lincoln-ы дурсгалд усан санд уулзаад тэврэлдлээ. Хүмүүс манай хоёрт алга ташдаг. Энэ бол миний амьдралын хамгийн жаргалтай мөч байсан юм. Тэгээд Forest Jenny-г дагаад хэсэг найзууд дээр нь очдог. Ингээд л тэр нь хар ирвсийн намынхан байна. 1966 оны үед байсан хар ирснүүдийн эрхийн болон цагтаагийн дарангуйллын эсрэг тэмцэж байсан бүлэг юм байна. Наад цагаа өгзгөө цонхноос холдуул. Бид энд хар өдөрдөгчөө хамгаалахын тулд хичээж байна. Цагаанууд биднийг дарангуйлж боолчилдог. За байж байгаарай. Ингээд яваад өглөө. Тэр үед харин Jenny Forest-ыг хамт амьдарч буй залуутайгаа танилцуулдаг. Хөөрхий. Тэгээд манай Gump нөгөө хар ирс залуугийн илтгэлийг сонсоод байж байтал цаана нөгөө залуу Jenny-г алгадаж байна шүү. Яаж байна? Ингээд ертөнцөөс тасраад шууд яваад очлоо. Тэгээд нөгөө залууг ёстой гөвж өглөө. Салгасныхан дараа тэр чамайг зодох хэрэггүй байсан юм Jenny. Нөгөө бүлгийнхэн манай хоёрыг эвтэйхэн явууллаа. Бүгд буутай хэрнээ их төвчээртэй хандлаа. Явж байхдаа манай хоёр жаахан ярилцдаг. Тэр яг намайг гимтэх гэж цохоогүй маа. Би чамайг хизээч цохихгүй байсан Jenny. Чи тэхгүй гэдгийг мэднэ Forest. Би чиний найз залуу болмоор байна. Jenny харин үүнд нь хариулсангүй. Тэр өрөөдөө манай хоёр оройжон хамт алхаж өнгөрүүлнэ. Jenny Forest-д хэрхэн амьдарч байснаа ярьж өгдөг. Jenny маань хиппи болоод хүнгүйж ийш тийш аялна. Бас хиппичүүдтэй ман сурч гудамжинд бас гуйлаг гуйдаг байж. Эй, энэ нэг нь Сан Франциско руу надтай хамт явмаар байна уу? Би явъя. Болж байна. Сууч. Яа. Тэр шөнө их онцгой шөнө байлаа. Бид хоёрын яриа хизээж битгий дуусаасаа гэж би бодож байсан. Даанч өглөө Jenny явах боллоо. Сонсооч Jenny. Би жаахан хяналтаа алдчихсан. Би тэгийг гэж бодоогүй маа. Манай Forest тарин хялалзаад зогсоод байна. Тэгснэ. Би чамайг түүнтэй биш, гэртээ Greenbow, Alabamад очоосоо гэж бодож байна. Ингээд нөгөө залууг сүрдүүллээ. Jenny, Forest, бид огт өөр амьдралтай шүү дээ. Ингээд Forest хүндтгэлийн одонгоо тайлаад Jenny-д бэлгэллээ. Forest, чи яагаад надад ийм сайн байдаг юм бэ? Чи миний бүсгүй шүү дээ. Би үргэлж чиний бүсгүй байна. Ингэснэ өөр залуу дагаад яваад өглөө. Forest Jenny рүү инээж оруулаад нөгөө залуу руу харин хялалзаад хоцорлоо. Ингээд тэр миний амьдралаас дахин нэг удаа явсан юм. За тэгээд Forest маань айрмаа төлөөлж ширээний теннисний олон тэмцээнүүдэд оролцлоо. Бүр цаашлаад улсаа төлөөлж анхны хятадд очиж ширээний теннис тоглосон Америк хүн болдог. Хүмүүс надад чиний гарт дэлхийн инх тайван байна гэдэг байсан юм. Би харин зүгээр л теннисээ тоглодог байлаа. Би хятадаас буцаж ирэхдээ их алдартай болсон байсан. Тэгээд Gump John Lennon-тай хамт нэг шоунд оролцдог. Бидэнд хятад ямар байсан талаар яриач ноён Gump. Хятад хүмүүс их ажилсаг, бас
Бас тэд ерөөсөө сүмд явдаггүй. Удалгүй надтай хамт зурагтаар гарсан англи залуу буудуулж амь үргэлжсэн юм. Тэндээс гарах үед гадаан дэслэгчдэн ирчихсэн байна. Тэд чам шиг тэнэгт хүндэт медаль өгсөн гэсэн үү? Дэслэгчдэн тийм ээ. Тэгсэн гайхалтай. Энэ улсыг бурхан ивэг. Ингээд л тийшээ гулгаад унчлаа. Ингээд манай хоёр дэслэгчдэний амьдарч байгаа газарт ирцгээлээ. Дэслэгчдэн ерөнхийдөө архинд ороод нийлээд уруудсан байна. Манай хоёр шинэ жилийг хамтдаа өнгөрүүлэхээр болдог. Хамт бааранд байж байгаад дэслэгчдэний найз бүсгүйчүүдтэй уулздаг. Тэр үед нь харин Гамп Жэнигийн талаар бодож байлаа. Харин Жэни нүдэндээ цохиулчихсан нэг буудлын өрөөнөөс гарч байдаг. Иш хөөрхий. Форест Дэн хоёр нөгөө бүсгүйчүүдтэй тэднийд ирчихсэн байна. Форест маань нэг бүсгүйг нь түлхээд холдуулчлаа. Чи одоо тэнэг юм уу? Та найз чинь тэнэг юм уу? Юу? Битгий түүнийг тэнэг гэж дуудаад бай. Эндээс зайлцгаа. Ингээд нөгөө дүлийг хөөгөөд гаргачлаа. Таны үдшилтгийг боснуулсан дуучлаарай дэслэгчтэй. Тэрний амнаас тамхи амтагдаад байсан юм. Дэслэгчтэй тахир тутуу гэж дуудуулах дургүй байлаа. Яг л би тэнэг гэж дуудуулах дургүйтэй адил. Шинэ жилийн мэд хүргэе Гамп. Дөрс шилжиж Форест маань нөгөө хижил насны эрд түүхээ ярьсаар байгааг харуулдаг. Удалгүй тэд намайг цагаан ордонд тенсний шигшэвэгт оруулахаар дахиад дуудсан. Очих үед нь ерөнхийлөгч түүнээс чи хаана байрлаж байгаа вэ? Элбот зочид буудал. Үгүй дээ, үгүй. Би илүү сайн зочид буудал мэдэн шүү. Миний хүмүүс чамд санаа тавина. Гэд янзын гоё зочид буудалд оруулдаг. Тэр өрөө харин Гамп буудлын ресепшн рүү залгаад "Эрхмээ, та манай өөдөөс харсан сонхтой өрөөрөө хүмүүс явуулахгүй бол гэрэл нь унтарчихсан хэрнээ гал хамгаалагч эсвэл гарч идэн ч юм уу гэрэл асаад намайг унтуулахгүй байна. Ойлголоо. Бид одоохон шалгая эрхмээ." Ингээд л маргааш нь ерөнхийлөгч албан тушаалаасаа өөрийн хүсэлээр огцордог. Учир нь урд түүнийг эсрэг намынхаа байранд нууцаар нэвтэрч тагнуулын төхөөрөмж суйрлуулж өрсөлдөгчөө тагнах үйлдэлийг зохион байгуулсныг нь газар дээр нь илрүүлсэн байна. Манай Форест санаандгүй л том юмд орчоод байх юм. Удалгүй Форестыг албаа хааж дууссан гэж үзээд айрмаас чөлөөлдөг. Би тэгэхээр дахиад тенс тоглож болохгүй гэсэн үг. Айр би өмнөөс бол үгүй. Ингээд л манай хүн цохиур агуулсаад гэрлүүгээ зогтчлаа. Ингээд гэртээ ирлээ. Ээж нь нилээд хөгшөрсөн байна. Гэрт нь харин бөөн бэлэг дурсгалын юмнууд ирсэн байна. Энэ цохиураар тоглох юм бол чамд $25,000 өгье гэсэн хүү минь. Би өөрөө цохиуртай шүү дээ. Гэхдээ эн чинь $25,000 шүү дээ. Ингээд ятгах байна. Форест гэртээ удаан үлдсэнгүү. Нөгөө $25,000 аваад бабад амлсан амлалтандаа хүрэхээр Байлуу Баатрий руу явдаг. Бабагийн гэр ихэн чи тэнэг юм уу? Тэнэг хүн гэж тэнэг үйлдэл хийдэг хүнийг хэлдэг юм хадагтай. Тийм баха. Тэгэд Форест нөгөө гэрээгээр авсан $25,000-аас шинэ хослол авч үсээ засуулаад бас $3 ундаа авч угаад үлдсэн бүх мөнгөөр сам хорхойн завь худалдаж авдаг. Би чамаас нэг юм асуучих уу? Чи тэнэг юм уу? Тэнэг гэж тэнэг үйлдэл хийдэг хүнийг хэлдэг юм эрхмээ. За ингээд Форест маань сам хорхой агнаж эхэллээ. Даанч болдоггүй. Баба надад сам хорхойн талаар бүгдийг хэлсэн ч би өөрөө олж мэдсэн нэг зүйл бол сам хорхой барих үнэхээр хэцүү юм байна. Би 5-ыг барьлаа. 2-ыг нэмээд барьчих юм бол коктейл хийж ууж болох нь ш. Форест маань завиа Жэни гэж нэрлэдэг. Тэр үед харин Жэнийг харуулхад клубт хар тамхи татж байна. Би Жэнигийн талаар бодох болгондоо түүний хийж байгаа зүйлс нь түүнийг аз жаргалтай байлгаасаа гэж боддог. Гэтэл нөгөөх нь гүнзгий ирээд судсаараа ман сурч байна шүү. Тэгснэ амиа хорлох гэж зочид уудлын тагтан дээр байж байна. Арай өсөрсөнгөө хэсэг уйлд суугаад өөрийгөө болон амьдралаа зөвхөж байна. Тэгээд сар руу харах үед яг адилхан сарыг Форест маань онгоцон дээрээс хараад хэвтэж байна. Маргааш нарийн дэслэгчдэн Форест дээр ирдэг. Манай хүн баярлсандаа онгоцноос шууд үсрээд тосож авна. Та энд юу хийж байгаа юм бэ дэслэгчдэн? Би чамд хэрвээ чи сам хорхойн завны ахмад болох юм бол би чиний анхны хөлгийн багийн гишүүн болно гэж хэлж байсныг санаж байна уу? Тийм ээ. Би хэлсэндээ хүрдэг ирхэн шүү. Тэгээд илэрлээ. Ингээд манай хоёр хамтдаа сам хорхойн андгарлаа. Даанд сам хорхой барьдаггүй. Форест нэм гараг бүр тентхийн сүмд явж харин дэслэгчдэн хаяадаа очдөг байв. Дахиад л сам хорхой байдаггүй. Дэслэгчдэн тэгээд чиний бурхан чинь хаана байгаа юм? Дэслэгчдэн ийм үг хэлсэн нь гайхмаар байлаа. Удалгүй бурхан өөрийгөө харуулсан юм. Гэтэл тэнд нь аимшигтай далайн шуурга болдог. Дэслэгчдэн би бэлэн байна. Бууж ирээд намайг аваач. Харин маргааш нь мэдээгээр далайн шуурга болж энэ хавийн сам хорхой агнуурын завнууд бүгд сүйдсэн байна. Харин ганцхан зав сөүрэлгүй үлджээ. Гэтэл манай хоёрын зав хараач тэр Форест байна. Үүнээс хойш сам хорхой барих амар болсон шүү. Манай хоёр түүнээс хойш ёстой сам хорхойг агнаж өглөө. Дөрс шилжиж Форест хөгшин эрд ярьж байна. Бид тэр шуургаас ганцаараа л үлдсэн. Баба Гамп Шримп. Одоо бид 12 Жэнитэй болсон. Бас бид Баба Гамп Шримп гэд гоё нэртэй болсон. Байз чи тэгэхээр өөрийгөө алдарт Баба Гамп Шримп корпорацийн эзэн гэх гээд байна уу? Тийм ээ. Тэнгэр минь. Бид чи саятны дэргэд сууж байсан юм байна шүү дээ. Ингээд хижээл насны эр явлаа. Харин имээ үлдээд түүх сонсох гэж
байна. Forrest дэслэгч Дэнтэй агуулсан зураг гаргаж ирээд имэд харуулдаг. Тэгээд үргэлжлүүлэн дэслэгч Дэний талаар ярьж өглөө. Тэр том шуурга болоод тэрний дараах сэргэн мандалтын дараа дэслэгч Дэн Forrest чи миний амийг аварсанд би хизээч баярлалаа гэж хэлж байгаагүй. Ингэснээ ус руу үсэрчглээ. Тэр үнэндээ баярлалаа гэж хэлээгүй л дээ. Гэхдээ тэр үед тэр бурхантай эвлэрсэн мэт санагдсан. Удалгүй харин Forrest-ийн ээж нүвцэн гэсэн мэдээ ирж байна. Forrest яхаа мэдгүй шууд ус руу үсэрчглээ. Ээж дээрээ шууд гүгээд хүрээд ирлээ. Ээж яасан бэ? Би өгөж байна Forrest. Наашаа ирээд суугаач хөөмэн. Яагаад өгөж байгаа юм бэ ээж? Миний цаг ирсэ. Тэгээд л тэр битгий аа. Үхэл бол амьдралын нэг хэсэг. Зарим зүйл бидэнд хувь тавилангаар оногддог. Би өөрөө мэдээгүйч. Би чиний ээж болох тавилантай байсан. Тэгээд би өөрийнхөө чадах бүхнийг хамгийн сайнаараа хийсэн. Чи өөрийнхөө хувь тавиланг олох хэрэгтэй шүү хөөмэн. Чи бурхны өгснийг хамгийн сайнаар тордох хэрэгтэй. Миний хувь тавилан юу юм бэ ээж? Чи өөрөө л олж мэднэ хөөмэн. Амьдрал бол хайрцагтай шоколад л гэсэн үг. Юу болохыг чи хизээч мэдэхгүй. Би чамайг санандаа хөөмэн. Ээж маань хор тавдараас болж удалгүй өгсөн юм. Энэ түүхийг нь харин нөгөө эмээ нулимстай сонсож байна. Автобус нь ирэх үед энэ таны автобус биш гэж юу? Удалгүй дахиад хүрээд ирнэ. Ингээд үргэлжлүүлэн яриулдаг. Тэгээд Forrest би хөл бөмбөгийн авраг, Дайны баатар, Дэнсний алдартай тамирчин бас сам орхон завны ахмад байсан болохоор тэр юм уу? Алабамагийн коллеж надад сайхан ажлын санал тавьсан. Ингээд л манай хүн зүлэг тэгшлэгч болчихож. Би дэслэгч Дэн дээр эргэж очоогүй. Тэр миний Баба Гампи мөнгийг зохицуулж өгсөн. Тэр миний өмнөөс Джеймсний нэртэй компанид хөрөнгө оруулсан байсан. Ингээд тэр нь Apple компани байж байна. Удалгүй дэслэгч Дэнээс бид мөнгөнд дахиж санаа зовох шаардлагагүй боллоо гэсэн зурвас ирсэн юм байна. Forrest би түүнийг нь сонсоод болж байна. Нэг ч гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Forrest тентхийн сүм болон эрүүл мэндийн байгууллагад ханд өгчээ. Тэгээд бүр өөрийн нэрэмжит эмнэлэгтэй болчихлоо. Баба хэдийгээр өгсөн ч гэсэн Бабагийн гэр бүлд Бабад оногдох хувийг өгсөн байна. Ээж нь шок. Тэрнээс хойш ээж нь дахид сам орхон тоогооч хийх шаардлагагүй болж. Тэгээд би нэгэнд саятан болсон болохоор би дуртай ажлаа үнгүй хийж өгөхөр шийдсэн юм. Харин тэр орой Forrest-ийн нойр хүлжээд гадаа гарч Jenny-гийн талаар боддог. Тэгсэн удалгүй Jenny хүрээд ирдэг. Сайн уу Forrest? Сайн уу Jenny? Jenny ирээд надтай хамт байсан. Магадгүй түүнд өөр очих газар байгаагүй хэл да. Тэр унтаад л байсан. Бараг л бүтэн жил унтаагүй мэтэл унтсан. Тэр гэртэй байх нь надад үнэхээр сайхан байсан. Бид өдөр бүр ярилцаж, гадуур зугаалж, би түүнд ширээний тенс болон сам орхооны талаар ярьдаг байлаа. Харин тэд явсаар Jenny-гийн аавын хуучин байшин дээрх үед Jenny-гийн нүүрэнд ус хонзон харагддаг. Тэгээд Jenny чулуу авч шидэд чи яаж тэгж чадав? Яагаад гэд хамаг хорслоо гаргаж байна. Хөөрхий охиныг багт нь шархлуулж тэрнээсээ болоод дандаа буруу сонголт хийж буруу замаар явсан байна гэдгээ ойлгосон бололтой. Тэгээд манай хоёр хэсэг хамтдаа амьдралаа. Forrest өдөр болгон Jenny-гийн өрөөнд шин цэцэг тавьж харин Jenny Forrest-д жинхэнэ гоё гүйлтийн гутал бэлгэлдэг. Хамтдаа жаргаж байна. Харин тэр нэг орой Gump Jenny чи надтай гэрэлэх үү? Би сайн нөхөр байж чаднаа Jenny. Би мэднэ Forrest. Чи тэгээд надтай гэрлэхгүй мó? Чи надтай гэрлэх хэрэггүй Forrest. Чи яагаад надад хайргүй байж Jenny? Гэтэл Jenny дугардаггүй. Би ухаалаг хүн биш л дээ. Гэхдээ би хайр гэж юу байдгийг мэднэ. Ингээд гараад явчихлаа. Харин тэр шөнө Jenny Forrest-ийн өрөөгөр зочилдог. Forrest би чамд хайртай. Ингээд тэр хоёр эхнэр нөхрийн хийдгийг хийлээ. Харин өглөө Jenny Forrest-ыг унтаж байхад нь сэмэрхэн яваад өгчдөг. Forrest сэрээ Jenny-г хайгаад олсонгүй. Forrest-ийн бэлэг болгож өгсөн хүндэтгэлийн медалийг нь тайлаад тавьчихж Forrest-ийн амьдрал одоо л жинхэнэ утгаараа утгагүй санагдаж эхэллээ. Малгайгаа өмсөж шууд л гүйчлээ. Тэр өдөр би ямар ч шалтгаангүй жаахан гүйчихье гэж бодсон юм. Би замын төгсгөл хүртэл гүйе гэж бодсон ч нэмээд тосхон дуустал гүйе гэж бодсон. Тэгээд Green Bow-ыг хөндлөнгөл туулъя. Нэмээд Alabama-г өнгөртөлгээд Forrest гүйж өглөө. Forrest маань явсаар далайн эрэг хүртэл гүйлээ. Тэгээд буцаад өөр нэг далайн эрэг дээр хүрнэ. Дахиад л буцлаа. Ядархаараа унтаад үсгөөрөө идээд л гүгээд байлаа. Удалгүй түүнийг хүмүүс анхаарч зургатаар гардаг. 2 жилийн турш Forrest Gump гэх энэ залуу Америкийг хөндлөнгөл туулан гүйж байна. Үүнийг нь харин Jenny үзэж байдаг. Forrest та яагаад гүйж байгаа юм бэ? Дэлхийн инх тайвны төлөө юу? Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө юу? Эсвэл цаг уурын өөрчлөлтийн эсрэг үү? Гэтэл манай хүнд хэлэх юм байдаггүй. Би зүгээр л гүймээр санагдаад удалгүй хүмүүс нэмэгдээд манай хүнтэй хамтдаа гүйцгэлээ. Замдаа бас зарим хүмүүст амжилтанд хүрэх шилдэг санаануудыг санаандгүй өгч байлаа. Хүн бүр урагшаа явахын өмнө өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ гэдэг. Би инхийн тулдал гүйсэн гэдгээ ойлгосон. Би 3
10 жил 2 сар 14 өдөр 16 цаг гүйсэн. Тэгээд зогслоо. Тэгснэ би ядарч байна. Би гэртээ харьлаа гэд яваад өглөө. Нөгөөдөл нь байц бид тэгээ яах юм? Ингээд үлдлээ. Гэртээ байж байтал нэг өдөр Женнигээс саванаад ирээч гэсэн захиа ирсэн юм байна. Тэгээд л Форест маань Женнитэй уулзахаар явж байгаа нь энэ юм байна. Энд хүрээд дурсамж маань дуусаж кино маань шууд л цааш өрнөх боллоо. Эмгэн загтлыг хараад чи Хенри гудамж руу явахын тулд автобусанд суух шаардлагагүй шүү дээ. Жаахан алхаад л орчихно. Ингээх үед Форест маань босоод шууд Женнигийн рүү гүйлээ. Женнигийн хаалгыг тогших үед Женни маань онгойлголоо совлогч хийж байгаа бололтой шүү. Форестыг баярлаад өгтөж авна. Чамайг ирсэнд баяртай байна. Энэ чиний байшин уу? Бөх чи air conditionтэй юм байна. Женни маань харин энэ удаад их томоотой амьдэрсэн бололтой шүү. Би яаж чамд хэлэхээ мэдэхгүй байна. Ингээх үед цаанаас нь Женнигийн хүүхдийг нэг бүсгүй авчирч өгдөг. Энэ бол ээжийнхэн сайн найз. Ноён Гамп. Сайн уу гэрэ? Сайн уу ноён Гамп? Сайн уу? Би одоо зургт үзэж болох уу? Түүнийг Форест гэдэг. Бөх надтай адилхан юм байна. Би аавынх нь нэрээр нэрлсэн юм аа. Тэрний аавыг Форест гэдэг юм уу? Чи түүний аав Форест. Манай хүн жаахан тавгүйтлээ. Над руу хар Форест. Чи юу чих хэрэггүй. Чи буруу юм юу чигээгүй. Тэр хөөрхөн биш байна гэж юу? Миний харж байсан хамгийн үсгэлэнтэй зүйл байна. Гэхдээ тэр ухаалаг уу? Эсвэл над шиг тэр ухаалаг. Ангитай хамгийн ухаантай. Тийм ээ. Очоод түүнтэй ярилц. Тэгээд Форест очоод хүүтэйгээ ярилцлаа. Женни үүнийг нь араас нь хараад зогсож байна. Удалгүй Женни өөрийгөө өвчтэй болсон гэдгийг Форестэд хэлдэг. Эмчлэх ямар ч боломжгүй гэж байна. Чи болон бяцхан Форест надтай хамт Гринбофт манайх руу явцгаая. Би чамайг өвдсөн үед би чамд санаа тавина. Чи надтай гэрэлгүй Форест. Энэ удаа харин Женни өөрөө асууж байна. Ингээд хуран боллоо. Хуримд нь дэслэгчтэй сайхан хиймэл хөлтэй болчихсон ирж байна. Дэслэгчтэй та шинэ хөлтэй болжээ. Тийм ээ. Титанаар хийгдсэн. Сансрын хөлөг хийхэд ашигладаг материал. Манай дэн чинь одоо баян хүн шүү дээ. Бас сүд авчихжээ. Ингээд Форест маань өөрийн анхны бөгөөд цорын ганц хайр Женнитэй хуримллаа. Тэгээд Алабама дахь гэртээ гуруулаа аз жаргалтай амьдардаг. Харин Женни өдрөөс өдөрт муудсаар байна. Женни Форестаас чи Вьетнамд айсан уу Форест? Тийм ээ. Биш ээ. Мэдхгүй. Зүгээр л заримдаа Вьетнамд бороо төрхөн зур зогсоод тэнгэрт од харагдах сайхан байдаг байсан. Бас Бааюугийн далайд нар жаргахын өмнө усанд сая цацаргууд гялбаж харагддаг. Бас цас туулын дэргэд нууран дээр тусгал нь яг л дээр доор хоёр тэнгэр байгаа юм шиг харагддаг юм. Цөлд нар мандах үед яг л тэнгэр дуусч дэлхий эхэлж байгаа юм шиг санагддаг. Би тэнд чамтай хамт байсан ч болоосай. Чи үргэлжил байсан шүү дээ Женни. Би чамд хайртай Форест. Ингээд тэр бямб гарагтаа Женни үрд явлаа. Форест Женнигээ нөгөө хамтдаа суудаг байсан модныхон дэргэд оршуулдаг. Аавынх нь хар дурсамжуулсан байшинг нь харин нураалаглаа. Тэгээд Форест би бяцхан Форестыг сайн харж байгаа. Өдөр болгон цагтаа унтаад шүдэ угааж орондоо орно. Бид теннис тоглож загас барьж байгаа. Орой болгон бид ном уншдаг юм. Тэр үнэхээр ухаантай. Женни чи түүгээр бахархах байсан. Яг над шиг. Тэр чамд захидал битсэн. Намайг уншиж болохгүй гэсэн болохоор энд нь үлдээл. Амьдрал ээжи хэлсэн шиг хувь тавилын юм болов уу? Эсвэл дэслэгч Дэни хэлсэн шиг зүгээр л зориггүй хөвж байгаа юм болов уу? Магадгүй хоёулаа баха. Хоёулаа нэгэн зэрэг болдог бах. Би чамайг санаж байна Женни. Ингээд Форест хүүгээ сургуулийнх нь автобусанд суулгаж өгдөг. Тэр үед Форест өөрийн дуртай зурагтай номоо гаргаж ирж хараад хүүгийнхээ цүнхэнд хийж өглөө. Тэр үед харин нөгөө аваад хадгалсан үүдэн газар унчихна. Автобус ирж хүн суугаад хөдөллөө. Форест би чамд хайртай шүү хүү минь. Би ч танд хайртай аваа гэд автобусандаа суугаад явлаа. Харин нөгөө Форестийн номны завсраас гарсан үүдэн газраас хөөрөөд агаарт хийсэд оддог. Яг л амьдрал шиг. Салхины аясаар туугдж болдогч. Гэхдээ аваад хадгалах юм бол хөдөлгөхгүй тогтоож болох юм шиг. Эцсийн эцэд гэхдээ хэсэгхэн буудалж хаад буцаад л хөөрөөд явдаг. Киночд байлаа.